За сайн уу vlog. За өнөөдрийн энэ удаагийн vlog маань болохоор house warming party буюу бит хоёр байрныхаа нарийг хийх гэж байгаа. Байрны нараа хий гэж юу нь бол айгу удаан ботсон. Гэхдээ ингээ бүх юм давхцаад ингээд хойшлогдоод яваад байсан. Finally одоо нөгөөдөр хийх гэж байна. Тэгээд амар юмнууд ингээд бэлдэх юмнууд аягүй их үүд юм байна. Тэгээд би өнөөдөр болохоор гарч ширээний бүтээлэг аваад хандаа наах тийм нөгөө юмнуудаас авах гэж байна. Энэ мөчийг ер нь бол бас айгүй удаан хүлээсэн, бас айгүй гоё чухал өдрүүд юм байна. Нэг бит хоёр байрандаа ороод одоо нэг 3 сар гарсан болсон байна. Бүр амар хурдан юм аа. Миний ажил бас би ч ер нь бол хагас бүтэн сайнд ажилладаг. Нэг хагас бүтэн сайнд ажиллаад нөгөө хагас бүтэн сайнд намдаг болохоор бас жоохон ингээ зохицуулах гэж удаад хойшлогдоод яваад байсан. Яа, party shop. Яа, маргааш манай house party болно. Байрныхаа нарийг хийх гэж байгаа болохоор амар тогтолж байна. Тэгээд өнөөдөр би ажлынхаа эндээшээ гарч ирээд юу өмсөх вэ гэхээр нэг юм авъя өмсөе гэд харсан байгаа. Тэрийг авъя гэж бодож байна. Ер нь бол нэг гэрийн party шиг юм болгоо болохоор тийм ийм пажама өмсөе гэж бодож байгаа. Харуулъя. За би болохоор энэ брендийн пажамаг авъя гэж бодож байна. Одоо та нартай харуулъя. Би түр өмсөд үзсэн байгаа. Тэгээд ийм хар өнгөтэй байсан. Тийм цагаан өнгөтэй байсан. Цагаан өнгөтэй болохоор арай дими юм байна. Тэгээ ийм ягаан өнгөтэй байсан. Ягаан өнгөтэй болохоор small нь байхгүй. Тэгээ дандаа л ягаан өнгөтэй юм чинь. Нэг удаа ийм хар өнгөтэйг өмсөд үзчихье гэж бодож байна. Давах гэж байна одоо. Хүмүүс ийм бэлэг авч байна. Зя бит хоёр сандал ширээ авах гээд явж байна. Сандал ширээг болохоор хүмүүсээс түрээсэлж байгаа. Найр хийнэ гэдэг чинь бас амар их ажилтай маа. Замаараа бас хүнсээ цуглуулна, юмнуудаа авна. Яг хуу маргааш өглөө болохоор манай хоол эднэр юмнууд маань ирчэндээ орой гэртээ очиж салаад эднэр хийх хэрэгтэй байгаа. За тэгээд одоо замдаа явж юм. Маргааштай бэлээ. Одоо хайр салаатаа хий. Зя одоо хүмүүсээ хүлээж авах гад ингээд бэлдээд байж гин. Одоо энэ шаараас нь ч дотор нь ингэж голуур нь хийдэг уцыг авахаа мартсан байлээ. Тэгээ одоо хоол маань ирж байгаа. Тэгээ одоо хүмүүсээ хүлээж юм. Яа тэгээд өнөөдөр бүр амар завгүй байлаа. Ашгүй нэг том ажлын ард гоо гарах чинь тэгээд найз нөхдөйгөө хүлээж юм. Гэр маань одоо нэг юм байна. Тэгээд энэ шаар болохоор бүгд манай юм дээр цонхон дээр үлгөгдөн. Яа би юм хийцтэй цай чамжээ. Цагаат чанаад зурагтан дээрээ дуу тавина. Тэгээ балкон дээр болохоор уух юмнууд байгаа. Манай хүн сайн өсөнд гарсан байгаа. Тэгэхээр манай балкон болохоор ийм байгаа. Сайн уу? Лог яваад байна уу? Шууд лог яваад ихсэн. Сайн уу Мишка? Лог явсан. Аав найзын. Аваа саксруу явж юм уу? За. Оо, саксны хүмүүс үү? Би яг хийшээ хараа. Таа.
Гоё гэлтэй нөө. Гоё нөө. Үлцээтэй хэлбэрсэн өнөөдрийн сайхан өдөр өргөн төмөө олноороо чуулж өргөө үлцээтэй хэлбэрсэн өнөөдрийн сайхан өдөр өргөн төмөөрөө сургаж өргөөгийнх нь оосор бичиг татан баяссан өгөөмөр сайхан энэ өдөр. За өргөн төмийнхөө өмнөөс хоёр сайхан үедээ Үрэн танихгүй өмнө үрээгээ танихгүй баян болоорой гэсэн өрөөлийг хоёр дүүгийнхаа гэрийнхэн үр тондохын жавны үгийн үрээгээ хэмжийн чанар дугаарыг хэлүүлээ. За сайн уу манайхаа. За ингээд байрны найр маань уржигдэр болсон. Нэгдүгээр өдөр болж байна. Бид хоёр хагасаа өдөр байрны найраа хийсэн. Тэгээд амар гоё болсон. Би ингээд бүх гоё бэлгнүүдийн хуурд сууж ингээд хүрэлцэн ирсэн бүх хүмүүс, найзуудтай бүр маш их баярлалаа. Тэгээ ямар гоё хүмүүс дээр хүрээлүүлт юм бэ. Тэгээд Австралид ирээд одоо 5 жил болсон. Тэгээд 5 жилийн хугацаанд айгүй олон сайн найз нөхөд ах дүүнэртэй болсон байна. Тэгээ бүгдэнд нь маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээ би ийм гоё бэлгнүүдтэй болсон та нартай гэс хальт бэлгнүүдэд харуулъя гэж бодож байна ажилдаа явахаас өмнө. Тэгээд хамгийн түрүүнд болохоор энэ манай Марлаа маань ийм гоё бэлэг өгсөн байна. Хөөрхөн хоёртой шинэхэн гэртээ орсон чин сэтгэлээсээ баяр хүргэе. Та хоёр минь эрүүлийн хад жаргалаар дүүрэн байгаарай. Найз Марлаагаас 2023 оны 3 сарын 11 гэсэн байна. Баярлалаа Марлаа. Тэгээд дотор нь ийм гоё хөөрхөн HomePod исэн. Зэрэг хацтай харцгаая. Вау, өнгө нь ямар гоё юм бэ. Баярлалаа найздаа. Энтэйгээ ингээл яриа байж байгаараа гэж хэлсэн. Бид хоёр гоё өрөөндөө тавья гэж бодож байна. Дараагийн бэлэг маань болохоор ийм гоё манай ах эгч нар маань ийм гоё бэлгийг тэгээд гоё мэдчилгээтэй үцэн галтай нь бадамлан асч өвөө гэртэн жаргалаар бэлхэг хоёр дүүдээ аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн юу юу 2023 оны 3 сарын 11 Cairns Team Sydney Австралиа гэсэн байна. Тэгээ юм гоё бичилгээ. Дотор нь бас ингээд мөнгө бас байгаа. Тэгээд маш их баярлалаа. Хэрэгтэй юм аваарай гэд гоё бэлэн мөнгө өгсөн байгаа. Тэгээд ийм гоё дом бөхсөн ёо би бүр энийг яг авахынсан гэд бүр амар бодоо байжсэн гэсэн чи ийм гоё дом бөхсөн цайгаа чанж өгөөрөө гэд. Тэгээд Cairns-ийн тимдээ маш их баярлалаа. За дараа нь болохоор бас муу адил манай уугийн ууна хоёрын маань бэлэг байна. Хайрт найзуудаа баяр хүргэе. Уугийн уунаагаас гэсэн байна. Тэгээ манай хоёр найз бас ийм гоё хайрцагтай юм гэсэн би бүгдээ дотор нь юу байгааг хамтдаа задлаад харъя. Энэ болохоор T2 гэсэн мэн. T2 гэдэг Австралид бас нэг юм автортай цайны гоё брэнд гэдэг. Би бүр ногоон цайнд амар туртай гоё. Надад ногоон цай өгсөн байна. Гоё цайгаа хийж уух юм гоё. Баярлалаа хоёр найзтай. Дээшээ харсан зөндөө олон гоё сарнууд байсан байна. Маш их баярлалаа. Дараагийн
дараагийн бэлэг нь болохоор манай бас цоомоогч тэгээд ариун болдохоос бас ирсэн бэлэг байна. Австрали улсын Сидней хотод гар голомтой бадраж буй 2 дүүтэй аз жаргал сайн сайхныг хүсэн юу ариун болтын гэр бүлээс гээд бас юм мөнгө өгсөн байна. Баярлаа. Дараагийн нь болохоор ийм гоё ягаан сарнаа манай найз бүр намайг амар сайн мэддэг. Энийг бүр хамгийн ихтэй өнгөтэй сарнаа. Ямар гоё юм бэ. Баярлаа. Отгоноо зэрэгөө хоёр маань бас ийм гоё сарнааг надад бэлэн гэсэн. Энэ сарнааг юутай өгсөн бэ гэхээр хайцагтай юмтай өгсөн байдаг. Бас тийг зүгийнх байсан би бүгдээрээ дотор нь юу байгааг хамтдаа задлаад харин бэлгээ задлаж харсан уу гэдгийгсэн би ерөөсөө тэр амжаа болохоор задлаж хараагүй. Тэгээ блог дээрээ задлах гэсэн юм та. Тикийн аяа харахгүй байсан. Тэгээ би ямар гоё юм бэ гэж хэлжсэн. За энэ болохоор ийм гоё цайнууд ах шиг байна. Ямар гоё юм бэ. Вау. Ямар гоё юм бэ. Өнөр нь бүр амар гоё. Энд болохоор зөндөө олон төрлийн цай байгаа маань. Жимстэй цай, пепперминттэй цай, жинжертэй цай, за тэгээд стrawberryтэй, за тэгээд бас бүр loose tea хүртэл нөгөө гизсэрлдэг tea, peachтэй tea гэдэг. Баярлалаа. Хоёр найзтай. За тэгээд миний бүгд хамтдаа өнгөрүүлээд тэгээд хамгийн гол нь бэлгэндээ бүш ингээ бүр та нар маань ирсэн л бүр амар гоё happy байсан. Бид нар бүр дуулаад хүн болгон гоё өрөөл магтаалын үг хэллээ. Бүр үнэхээр гоё байсан. Йоо. Та нартай ингээд хараа. Ийм аяг тавны комны сэтэх шиг байна. Вау, ямар гоё өнгөтэй юм бэ. Баярлалаа. Ийм аягтай. Гоё юм бэ. Зөндөө олон гоё цайтай байгаа. Цайны аяганда цайгаа игээд найз нөхдөйгоо ихээр тэгэж хүн манай хугаас яг юм гоё аяг авъя гэж бодож ирсэн. За дараагийн бүлгийн маань болохоор манай зулаа найз өгсөн байгаа. Тэгээ дээр нэмээд бас эдэний дээж Монгол ариг бас хамттай байсан. Тэгээ бүгдээрээ би бүр яг бас ийм агиух цай сүүний дээж агиух өргөдөг. Тийм цацалтай болъё гэж бодоод байсан. Бас гэрт ноцсон чи байсан байхгүй. Тэгээ ямар гоё ингээ асуужсэн чи надад гоё энэ цацлын маань өгсөн байна. Найздаа бүр маш их баярлалаа. Энэ болохоор бүр амар чухал нандин бэлэг гэсэн тийм бүгдээрээ нэг харцгаая. Ямар гоё юм бэ. Энэ болохоор ийм шатар байна. Тэгээд ийм жижигхэн юу нэ. Ямар хөөрхөн юм бэ. Ийм бүхтэй юм байна. Тэгээд ийм шатар гэртээ гоё хүн ирэхээр тоглоод өөрөөсөө гоё шатар тоглож болохоор юм байна. Энийг гоё ширээн дээрээ тавья гэж бодож байна. Энэ гоё эсгийн юутай. Найзуудаа бүр маш их баярлалаа. Энэ ямар хөөрхөн юм бэ? Хөөрхөн гэр байна, Монгол гэр байна, Монгол бүх байна. За дараагийн хамгийн сүүлийн бэлэг болохоор манай Давка гэдэг найзаас ийм IKEA-гийн gift card өгсөн байна. To August family from Davka гэсэн байна. Тэгээ бас маш их баярлалаа. Амар хөөрхөн бүтэн жилийнх нь IKEA-гийн ирэх шүү гэдэг гэсэн. Тийм гоё бас gift card таасан байна. IKEA-гаас авах юм бүр амар их байдаг. За тэгээд ийм гоё бэлэгнүүдтэй болсон байна. Тэгээд бүр хөрөлцөн ирсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээ манай найр бас дуусаагүй байгаа. Бид хоёр бүр зөндөө олон ах их найз нөхдөд болсон. Дараагийн хүмүүс маань удахгүй 3-7 хоногийн дараа бид хоёр дахиад нэг нэр хийх хэрэгтэй байгаа. Тэгээд влогтойгоо хамтдаа байсан та нартай маш их баярлалаа. Тэгээ гоё хөлийн үг хэлж байгаа бүх хүмүүстээ бүгдэнд нь маш их баярлалаа. Тэгээд удахгүй уулзъя. Баяртай.